За шүүх хуралдааныг өргөжлүүлээ. Шүүх хуралдааны зөвлөлтөд магадлал гаргалаа. Энэ магадлалаар прокурорын зөвлөлийг бол хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдэж байна. Улаанбаатар угаасаа тэжхэн тогтоолч жишг тогтоолч байдаг. Энэ хууль хэрэглээний зарчим эрх хязгаарлах яалыг нийслэл болон дүүргээр хязгаарладаг. Угаасаа шүүхийн Монгол Улсын шүүхийн шүүхүүдийн нийтлэг жишг тогтцсон практиктэй хэрэг байгаа. Анхан шатны шүүгчийн хувьд бол ингээд Улаанбаатарын хэмжээг нь нутаг дэвсгэрээр ингээд тогтоосон угаасаа буруу болж байгаа учраас өөрийн чинь оршин суугаа хаягаар дүүргээр Баянзүрх гэж тогтоож Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан юм өөрчлөлтийг бол шийдэх тогтоолд оруулж шийдэж байна. Ойлгосноо. Тэгээ бусад юу нь бол хэвээр үлдчихэж байгаа. Шийдэх тогтоолын бусад заалт хэсгүүд бол хэвээрээ. Энэ магадлалыг зөвшөөрсөн тохиолдолд бол 14 хоногийн дотор магадлал гарч чадсан өдрөөс хойш 14 хоногийн дотор улсын дэд шүүхэд шинэлтийн журмаар гомдол гарах хэрэгтэй. За ойлгосноо. За шүүх хуралдаан хаасан мэдэгдээ.